Сайн бацхан уу бүгдэнд нь өчиг минь. Тэгээд миний өчтөрийн оруулсан бичлэгийг үзсэн бүх хүмүүст баярлалаа. Маш олон сэтгэлдлүүд ирсэн байна. Тэгээд хүмүүс амар олон гоё хүчиж үлдээсэн байна. Тэгээд бүгдэнд нь баярлалаа. Өнөөдрийн орлогч байгаа бичлэгэнд маань эхнийхт нь болохоор яг намайг яг хинч биш яг эмнэлгийн орон дээр ойр ганцаараа яг 100 хүнд тэр харанхуй өдрүүдийг давхад яг өөрт маань орж ирж исэн яг өөрт одоо бодогдсон нэг хэдэн мөр шүлэг байдаг. Тэгээд энэ шүлгийг зургийн хэлбэрээр хийгээд оруулчихъя. За тэгээд хоёрдуурт болохоор хоёр төрлийн ном байна. Нэг нь Хэл Элрондын Өглөөний гайхамшиг гэдэг ном. Тэгээд багт машин аваад дурдаг. Тэгээд аюу хүнд аюу хамгийн дорд одоо зүйлээс яаж хэрхэн одоо өглөөний хэдэн секундыг ашиглаж хүчтэй одоо босч ирж одоо чадах вэ тэр өглөө өглөөний гоё нар салхи агаар амсгалах ямар сайхан бэ гэдэг мэдрэмжийг агуулсан юм ном байдаг. Энэ ном аюу хүч өгсөн ном байна. Хоёр дахь нь болохоор саяны унш дуусгасан Тодко Симсний Тэгзигийн Тэмүүлэл гэдэг ном байна. Тэгээ энэ номон дээр болохоор яг хүн яг амьдрал яг ийм заасан зурагтайгаа зааварчилгаатай ирдэггүй хүн бас алдаж онжиж энэ амьдралд яг хоёр өөр тал байдаг гэдгийг одоо өөрөө явж үзэж алдаж үзэж ойлгосон тэр бүх одоо туршлагаа одоо бүх өмнө нь одоо муу хүн байсан тэр бүх зүйлээ бүгдийн номон дээр бичсэн. Тэгээд яаж одоо юу ч байдлаас дахиж одоо босч өөрийгөө зөв чиглэл рүү явж байгаа талаар байдаг. Тэгээд давчхан бас нэг хэдийн ярьчих. Бас миний гадаад явахаас өмнө бас амьдралаас яг энэ үнэх шиг бас байсан. Тийм сайхан болоогүй. Тэгээд маргааш ирэл дээр тэр одоо өмнөх ямархуу хүнд хэцүү одоо сумья байсан талаараа одоо та бүхэнд одоо бичлэг болгоо оруулж өгье. Тэгээд өнөөдөртөө ингээд миний бичлэг энэ хүртэл үзсэнд нь бүх хүмүүстээ баярлалаа. Сайхан марцгаарай. Маргааш уулзцгаая. Баяртай.